Өнөөдөр та бүхэнтэй Бурхны хууль ба амралтын өдрийн тушаал гэсэн сэдвийн хүрээнд Бурхны үгсээс судалцгаая. Бурхны олон хуулиуд дундаас амралтын өдрийн хууль нь хичнээн үн цэнтэй болохыг өнөөдөр Библиэс судалцгаая. Матай 13 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлийг харцгаая. Есүс хурсан олонд сургаалт зөвлөлөөр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зөвлөлгүйгээр юу ч тэдэнд ярьсангүй. Энэ нь иш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ би сургаалт зөвлөлөөр амаа нээн. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ гэсэн байна. Матай 13 дугаар бүлгээр дамжуулан Бурхан бидэнд маш чухал сургаалт зөвлөлийг зааж өгсөн. Үрийн сүүлний сургаалт зөвлөл 24 дугаар ишлэлээс гардаг байхаа. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зөвлөл хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж буудайн дунд үрийн сүүл тарьчихад яваад өгчээ. Түрүү цухойж үр тариа боловсроход үрийн сүүлч бас гарч ирэв. Гэрийн эзний зарцнаар ирж түүнд эзэнтэн та чин талбайдаа сайн үр тариагүй билүү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчдаг билээ гэхэд эзэн тэдэнд дайсан үнийг хийжээ гэв. Зарцнаар нь тэгвэл бид явж тэдгээрийг зулгаахыг та хүсээ юу гэсэн. Үрийн сүүлний сургаалт зөвлөлийг Есүс хэрхэн тайлбарлаж байгааг харцгаая. Тэдгээрийг тарьсан дайсан диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь Тэнгэрлэгч нар юм. Тиймээс үрийн сүүлийг зулгааж галт шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. Хүний хүү Тэнгэрлэгч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба яс бусыг үлдэгчийг түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хайна. Тэнд уйлаан шүд хавирхан буй. Энэ дайсан диавол эцэст нь дэлхий дээр яс бусыг тарьсан. Яс бусыг тарьсан зорилго нь Бурхны хуулиудыг сахин хэрэгжүүлэхэд саад учруулна, тийм биз. Эцсийн эцэст энэхүү яс бусыг сурталчилсны уршгаар дэлхийн олон хүн Бурханд үйлчилдэг гэдэг хэрнээ Бурхны хууль биш, үрийн сүүлний яс бусыг дагаж байна. Тийм ч учраас Бурхан ийм хүмүүсийг цуглуулж, галтай зууханд хаях, шүүлтийн өдрийг тогтоосон. Тэд яс бусыг үйлдсэн тул тэднийг цуглуулж, галтай зууханд хаян химээсэн дүр 6-аас харахад л Бурхны хуулийг сахиж байгаа гэдэг нь эцсийн дүндээ Тэнгэрийн хаанчлал явж чадах итгэл мөн гэдгийг бид шууд ойлгож болохоор байна. Бурхны хуулиуд бидний хувьд ийм л чухал байдаг тул Есүс үүний ач холбогдлыг удаа дараа онцолсон байдаг. Матай 7 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлд Бурхан Тэнгэрийн хаанчлалд орох хүн ба орохгүй хүмүүсийг ялгаж салгаж байгааг харцгаая. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Хэрэв бид Бурханд итгэж Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй бол бидний итгэл дэмий хоосон болж хувирна. Тэгвэл хичнээн харамсалтай, бас гомдолтой байх вэ. 22 дугаар ишлэлээс уншъя. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан бусуу гих болно. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй юу үйлдэгч гэсэн бэ? Яс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Тэнгэрийн хаанчлал бол Есүсийн оршин байдаг газар. Гэтэл Тэнгэрийн хаанчлалд оруулахгүй хуусан дүр зургийг харахад Матай 13 дугаар бүлгээс уншсанчлан яс бусыг үйлдэгч хүмүүс үрдийн тамийн хөхөрт галд орох болно гэсэн үгийг дахин сануулж байна. Ингээд бодохоор Бурхны хууль бидний итгэлд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бид ойлгож болохоор байна. Бид хизээч Бурхны хуулинд ханг хандаж болохгүй. Хэдийгээр өчүүхэн мэд санагдаж болох ч бид Бурхны бидэнд өгсөн хуулийн дагуу хэрэгжүүлдэг хүмүүс болох ёстой. Өнөөдөр 10 тушаалын 4 дахь тушаал болох
амралтын өдрийн хуулийг авч үзье. Гитлэл 20 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлийн сургаалыг харцгаая. Амралтын өдрийг санаж, үүнийг ариунаар сах. Бурхны бидэнд өгсөн амралтын өдрийн хуулийн талаар Исая 56 дугаар бүлгээс батлан харцгаая. 56 дугаар бүлгийн 1-р ишлэл. Эзэн ингэж айлдаж байна. Шудраг эсийг сахин, зүвийг үйлдэхтэн. Учир нь аврал минь ирэхэд, зөвхт байдал минь илэрхийлэгдэхэд ойр байна. Үүнийг үйлдэгч хүн, үүнээс зурагч нэгэн, амралтын өдрийг бузралгүй сахигч, аливаа юрмог үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй. 4-р ишлэлээс уншъя. Учир нь эзэн үүнийг айлдав. Өөрөөр хэлбэл Бурхан айлдав. Амралтын өдрийг минь сахин, надад тааламжтайг сонгож, гэрээг минь чандалдаг тайган хүмүүст, би гэрийнхээ дотор хануудынхаа дунд, хөвгүүд охтынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд устдшгүй мөнхийн нэр өгнө. Эзэнд үйлчилж, эзний нэрийг хайрлан, зарцсан болохын тулд, түүнтэй нэгдсэн гадныхныг, амралтын өдрийг бузралгүй сахин, гэрээг минь чандлах хүн бүрийг, би ариун ууландаа аваачин, залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас, тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь, тахилын ширээн дээр минь тавигдана. Амралтын өдөрт маш их ерөөл байдаг тул, Шинэ гэрээнд Есүс амралтын өдрийн эзний хувьяар амралтын өдрийг сахих жишээ үзүүлсэн байдаг, тийм үү? Лук 4-р бүлгийн 16 дугаар ишлэлийг харцгаая. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоор амралтын өдөр синагогт орж, бичвэрээс уншихаар бослоо. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод, над дээр эзний сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээс нь олслогдогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгстыг чөлөөлөхийн сацуу, эзний тааламжид жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад. Есүс ч бас амралтын өдрийг сахисан. Өнөө үед олон сүм, нэм гаргийн мөргөл сахидаг. Гэсэн чинь нь Бурхны тушаасан хууль биш юм. Сүмийн түүхээс энэ талаар олж мэдэж болно. Ромын нарны бурхан шүтдэг шашин, эцэстээ Христийн шашинд нэвтэрч, сүм нарны бурхны ариун өдөр буюу нэм гаргийг Бурханд мөргөл тэмдэглэдэг өдөр болгон хүлээн зөвшөөрсөн. Манай эртний 321 онд Ромын эзэн хаан Константин нэм гаргийг хууль ёсны амрах өдөр болгох зарлиг гаргаснаар амралтын өдөр аяндаа устж үгүй болсон. Үүнийг бид түүхээс баталж болно. Бурхан Библиэд өөрийн хууль болгон тогтоосон мөргөлийн өдөр бол амралтын өдөр юм. Нэм баасан гаргийн аль алийг нь дурдаагүй. Мэдээжийн хэрэг бид хүссэн үедээ Бурханд залбирч, магтан дуулж, Библи судалж болно. Гэхдээ Бурхан гэрээ болгож тушаасан энэ амралтын өдөр нь өнөөгийнхөөр бол бямб гараг гэдгийг яаж баталж болох вэ? Лук 23 дугаар бүлгийн 50 дугаар ишлэлийг харъя. Үзэгтэн зөвлөлийн гишүүн Йосеф гэгч сайн зөвхт нэгэн байв. Тэр тэдний шийдвэр үйл хэрэгтээ санал зурсан юм. Йосеф юдичүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурхны хаанчлалыг хүлээж байжээ. Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. Тэгээд цогцсыг нь буулган авч мааланган даавууд ороогоод хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч эрт тавьж байгаагүй ажээ. Энэ нь амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Бэлтгэлийн өдөр гэдэг нь амралтын өдөрт бэлтгэх өмнөх өдөр нь буюу баасан гаргийг хэлдэг. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд анхлын үнэртэн ба үнэрт тос бэлтжээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав. Бэлтгэлийн өдөр буюу баасан гарагт Есүс загалмайд цовдлогдоод 7 хоногийн эхний өдөр амилсан. Ийм учраас дэлхийн нийт Есүсийн амилсан өдрийг нэм гараг гэж хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс эмэгтэйчүүд тушаалын дагуу амралтын өдөр мөргөл тэмдэглэж, Бурханд мөргөж цагийг өнгөрүүлсэн байна. 24-р бүлгийн 1-р ишлэл. Харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ бэлдсэн анхлын үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Ийхүү тэдний хэрхээ үл мэдэн байтал үзэгтэн гэрэлтсэн хувцастай 2 хүн гинэд тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүрээ газар хүртэл бүхий л хүсэнд тэд та нар юунд үхэгсдийн дунд амьд нэгнийг хайна вэ? Тэр энд байхгүй, тэр амилсан. Тиймээс Есүсийн амилсан өдөр бол 7 хоногийн эхний өдөр юм. Ням гараг нь Библиэд дурдсанчлан 7 хоногийн эхний өдөртөө таарч байгаа тул энэ нь яагаад ч амралтын өдөр байх боломжгүй. Бурхан энэ амралтын өдрийг яа гэж тушаасан бэ? Амралтын өдрийг санаж, үүнийг ариунаар сах. Бурхан үүнийг ариун өдөр гэж тунхагласан. Та бид Бурханы хуулийг эрхэмлэн дээдлэх ёстой. Хэрэв бид энэ хуулийг алдвал Тэнгэрийн хаанчлалд хүргэх олсыг тасалж байгаагаас ялгаагүй юм. Биднийг энэ зөв замаар хөдөлсөн эцэг Бурхан их Бурхандаа бид мөнхийн яруу алдар, магтаал, талархал өргөх ёстой. Түүнчлэн мэдэхгүйгээсээ болж ням гаргийн мөргөл тэмдэглэж байгаа хүмүүст амралтын өдөр бол Бурханы ариун өдөр гэдгийг зөв дамжуулдаг байхыг бүгдээс нь хүсээд өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.